За тэгэхээр 10 саяас доош хүн амтай орнууд яаж хөгждөг тухай судалгаа гаргасан. 3 нууц байна. 1. Боловсролын тогтолцоог бүх талаар дэмжих. Эцэг эх нь баян ядуу байгаас үл шалтгаалж хүүхдүүд нь тэгш боловсрол эзэмших боломжийг бий болгох гэж. Ингэхийн бол заавал тэдний амьдралыг сайхан болгох гэж халам тарах шаардлагагүй. Боловсролтой хүүхдүүд өөрсдөө нийгмийн аваа явуулдаг болно гэж. Зөв үү? 2 дахь нууц бизнесийн таатай орчин бий болгох. Бизнес хийх гээд явангууд, жидүү авах гээд явангууд дарга нарын хамсаатангууд жидүүг нь хамдаг. Дарга нарын авгаа хүүхдүүд тэр боломжийг нь булаагаад байх юм бол өөрөөр хэлбэл төр хувийн хвшлээ дарамтлаад байх юм бол тэр усад хөрөнгө оруулалт байхгүй, тэр усад бизнес хийсэн зоригтой хүмүүс үлдэхгүй. Зөв. За 3 дахь нууц нь бол хуулийн шудраг орчоо. Өнөөдөр та нараас асуух юм бол Монголд шудраг юм байна уу гэвэл ихэнх нь толгоос ихсэрнэ. Хүмүүсээс судалгаа авч байгаа. Таны бахархал юу вэ гэж асуухаар монголчуудын 90% нь юу гэж хариулдаг гэж? Юу гэж хариулах вэ? Би монгол хүн болж төрснөрөө бахархдаг гэж хариулдаг. Залуучуудаас асууж байгаа. Таны мөрөөдөл юу гэхээр 95% нь гадаадад гарч амьдрах. Үнэн үү? Өнөөдөр 52 мянган монгол хүн Солонгост ажиллаж амьдарч байна. Олон хүн харалж байна. Өнөөдөр бид нар Төв аймгаар 2 жил тумаан гишүүнтэй явж хахад маш олон сумдаас төрийн албан хаагч, эмч, багш нар хүртэл амьдралын эрхэнд үр зээлээд дарахын тулд Солонгост очиж хүчээр ажлыг хийж байна.